Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болон та бүхэн тээврийн прокурорын газраас хүрч байна. Хичээлийн шинэ жилийн эхэлж нийслэл хоттой хөл хөдөлгөөн нэмэгдэж хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж эхэлсэн энэ үед зам тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтхээс хэрхэн өршлөн сэргийлэх талаар тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ариун Натаа ярилцахаар бид ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. 9-р сар эхлээд хүүхдүүд хичээл сургуультай явж эхэлдэг. Энэ цаг үед мөн замын хөдөлгөөний ачаал ихсдэг шүү дээ тий. Тэгвэл энэ үед зам тээврийн нөхцөл байдал ямар байна вэ тий? 9-р сар гарснаар зам тээврийн ослын улмаас ер нь нийт хичнээн хүүхдүүд тохироод байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юу? 2022 оны 9-р сарын байдлаар за нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрт 313 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсон байна. За үүнээс сараар навч үзэх юм бол 7-р сард бол 18 хүүхэд тохирсон бол 8-р сард 31, 9-р сард өнөөдрийн байдлаар 31 хүүхэд тохироод байна. Үүнээс харах юм бол за хичээлийн шинжил ихсэнтэй холбогдуулан зам тээврийн хөдөлгөөн ихсэнтэй холбогдуулж ослын тоо нэмэгдэж байна гэж үзэж байна. 2021 онд тээврийн прокурорын газраас за зам тээврийн ослын улмаас яагаад хүүхэд тохирсон талаарх шалтгаан нөхцөлийг судалсан. За энэ судалгааны гол зорилго нь бол зам тээврийн ослын улмаас хүүхэд амь нас эрүүл мэндээр хохирж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож за түүнд үндэслэн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар хууль засан арга хэмжээг авах. Мөн хүүхэд зам тээврийн ослд өртгөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд олон нийтэд санал зөвлөмж гарган сурталчилгад бол чиглэсэн байгаа. За энэхүү шалтгаан нөхцөлийг тогтоосноор бол зам тээврийн ослыг бууруулах, за хүүхэд зам тээврийн ослд өртөж хохирохоос бол урьдчилан сэргийлэх юм ач холбогдолтой юм аа. За тэгэхээр энэхүү судалгаагаар ер нь ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ те? Ямар шалтгаан нөхцөлийн улмаас хүүхдүүд зам тээврийн ослд өртөөд байна вэ? Энэ талаар та бас мэдээлэл өгөхгүй юу? 2021 онд нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 183 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээр хохирсон. За эдгээр хүүхдүүндээ 70% нь бол явганаар 25.1% нь бол тээврийн эсэл зорчиж явах үедээ за 3.4% нь бол ундуу дугуугаар болгон салхаан дугуугаар тээврийн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд бол хүртсэн байгаа юм. Үүнээс эрүүл мэндэд нохирол учирсан талаар авч үзэх юм бол 51.2% нь хөнгөн, 19.1% нь хүн төвтөр, 6% нь бол хүнд, 20.2% нь бол эрүүл мэндэд нохирол учраагүй байгаа. Харин зам тээврийн ослын улмаас 6 хүүхдийн амь нас хохирсон. За эдгээр хүүхдүүд нь бүгд замын хөдөлгөөнд явганаар оролцож байгаад осолд хүртэж хохирсон байгаа нь бол тун харамсалтай байгаа юм аа. Тэгэхээр энэхүү судалгаанаас үзүүлэлтэй зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхдүүдийн хамгийн их хувь буюу 70% нь зам тээврийн хөдөлгөөнд явганаар зорчиж байхдаа гэмтсэн биш үү тий. Тэгэхээр судалгаанаас үзвэл ер нь хэдэн насны хүүхдүүд зам тээврийн ослд илүү их өртөж байна вэ энэ талаар? 21 онд нийслэлийн төвийн 6 дургийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас нийт 183 хүүхэд тохирсон. За үүнээс 3 хүртэлх насны 5, 3-аас 5 насны 18, 6-аас 9 насны 50, 10-аас 13 насны 52, 14-өөс 17 насны 58 хүүхэд байгаа юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27-гийн 2 дугаар зүйлд замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцуулахыг хоригдсан байдаг. За харин зам тээврийн ослын улмаас бол 183 хүүхэд хохирсны. За 53 хүүхэд нь бол 10 хүртэлх насанд хүрээгүй хүүхдүүд байсан. За эдгээр хүүхдүүдийн 22 хүүхэд нь бол харгалзах хөнгөөр замын хөдөлгөөнд оролцсноос за эрүүл мэндээр бол хохирсон байгаа. Ер нь бага насны хүүхэд хохирч байгаа те эдгээр зам тээврийн ослууд жолоочийн буруутай үйлдэлээс болж байна уу те эсвэл явган зорчигч буюу бага насны хүүхдийн буруутай үйлдэлээс их хвчлэн гардаг уу? За эдгээр тохиолдлын шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд бол за нийт 176 зам тээврийн осол үлдэгдсэн. За үүнээс 121 буюу 68.7% нь жолоочийн, 55 осол буюу 31.3% нь бол замын хөдөлгөөнд явганаар оролцож байгаа буюу хүүхдийн буруутай үйлдэлээс болж зам тээврийн ослог гарсан ийм шалтгаан нөхцөл тогтогдсон байна. Тэгэхээр зам тээврийн осолд жолоочийн буруутай үйлдэл гэдэгт ямар үйлдэлүүдийг ойлгодог вэ те? Мөн явган зорчигч буюу бага насны хүүхдийн буруутай үйлдэл юу хамаардаг юм болоо? Хууль эрх зүйн зохицуулалт нь ямар гэдэг юм болоо? Энэ талаар бас тодорхойлбол. Зам тээврийн ослог гарахад нөлөөсөн жолоочийн буруутай үйлдэлүүдээс түгээмэл гардаг үйлдэлүүдийг нь дуртах юм бол за явгууны зохицуулалтгүй гарц руу ойртоо ирэхдээ хурдан хасалгүйгээр за уг гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгөөс бол явган зорчигчийг мөргөх, за мөн сотор хундааны зүт хэрэгэлсэн үедээ тээврийг эсэлж жолоодох, за улаан гэрэл хассан байхад хөдөлгөөнөө өргөжлүүлэх зэрэг энэ түгээмэл үйлдэлүүдээс бол осол явуул ихээр үлдэгддэг. Харин явган зорчигчийн буюу насан туршаагүй хүүхдийн буруутай үйлдэлийн хувьд тухайлах юм бол явган үний гарцтай хэсгээр зам хөндлөн гардаггүй. За ойртоо ирж байгаа тээвэр хэслийн урд генетик гүйдэг. За тээвэр хэсэл ирж байгааг бол магадлан шалахгүйгээр
зам хөндлөн гардаг нь бол хосол гарахад ихийг нөлөөлдөг байгаа. Замын хөдөлгөөний дүрмэнд явган зорчигч за зам хөндлөн гарахдаа явгууны гарцаар гарах ёстой. За үзэгдэх хүрээнд явгууны гарц байхгүй бол ойрт ирж байгаа тээвэр эсэл байгаа хэсгийг магадлаад зам хөндлөн гарахаар бол зохицуулсан байдаг. За энэ ослын хувьд бол хүүхэд зам хөндлөн гарахдаа тээвэр эсэл ирж байгааг бол магадлахгүйгээр тээвэр эслийн урт дур генет гүйснээс осолт бол орсон байна. Жолоочийн хувьд явган зорчигчийг харах боломжгүй буюу зам дагуу зогсож байгаа тээврийн эсэл хүүхдийг халахласнаар хүүхэд зам хөндлөн гарах гэж байгааг хараагүй тул цосоо харах хэмжээ авч чадаагүй байна. Замын хөдөлгөөнд оролцогч аль этгээдийн буруутай үйлдэлийн улмаас зам тээвэр осол гаргасан болохыг мөрдөн шалжилгаагаар тогтоодог. Явган зорчигч хүүхдийн буруутай үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрмийг зөрчснөөс осол гарсан тохиолдолд хүүхэд эрүүл мэнд амь насаараа охирч үлддэг тул эцэг эх асран хамгаалагч нар хүүхдэд тавих анхаарал болгоомжоо нэмэгдүүлснээр зам тээврийн осолд хүүхэд хүртэх тохиолдлыг багасгах боломжтой юм аа. Тэгэхээр ер нь бага насны хүүхдийг замын хөдөлгөөний ослын улмаас хохирохоос өрсөлдөн сэргийлэх тал дээр тээврийн прокурорын газраас ямар ажлуудыг ер нь хийж байна вэ? 2021 онд нийслэл хотод зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон байдал түүн нөлөөсөн шалтгаан төслийг судалсан энэ тохиомлыг бол хэвлүүлэн сургууль цэцэрлэгүүдэд бол хөрвүүлсэн байгаа. Мөн энэ судалгаан дээр үндэслэн Баян зүрх сонгон арханд дүүрэгдэх замын цагдаагийн хэлцүүдэд хөдөлгөөний аюул байдлыг хангуулах ялангуяа хүүхэд зам тээврийн осол хүртэж байгаа тодорхой газруудад, тодорхой цагуудад хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа болон олон нийтийн цагдаа ажиллуулах талаар бол алтан бичгийг хөргүүлсэн. Мөн ерхий боловсролын сургуулиудад хамтарсан сургалтуудыг бол хийж байгаа. Одоо ерхий боловсролын сургуулийн сурагчид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль орчмын бүсэд тэмдэг тэмдэглэгээ бий хийсэх, байгаан зохих стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, мөн жолооч бэлтгэх сургалтын төвүүдэд сургалтанд хамрагдаж байгаа суралцагчид болон тухайн төвийн удирдлага багш нарт яриа танилцуулах хийх ажлуудыг бол төлөвлөлөн ажиллаж байна. Тэгэхээр мөн тээврийн прокурорын газраас хийж байгаа ажлуудаас гадна хууль хяналтын байгууллагуудаас хийж байгаа ажлуудаас гадна зам тээврийн осолд бага насны хүүхдийг хүртгөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо бас чухал юм шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай юм болоо? Зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд бол хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай байна. Тухайлх юм бол эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг сайтар уншиж танилцсан. Хүүхдэд замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар нь бол зааж зөвлөх шаардлагатай байгаа. Мөн эцэг эхчүүд гэлтгүүгээр жолооч болон иргэд өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийг сайтар уншиж танилцсан. Замын хөдөлгөөний дүрмийг бол баримтлаж авах юм бол зам тээврийн осол бол гарахгүй байх боломжтой юм аа. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болонд оролцож мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Эцэг эхчүүд хүүхэдтэй тавих анхаарал болгоомжоо нэмэгдүүлснээр хүүхэд зам тээврийн осолд хүртэхгүй байх боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн онцлог сэдв болон та бүхэн тээврийн прокурорын газраас хүрлээ. Иргэд та бүхэн 10 хүртэлх насны буюу бага насны хүүхдүүдийг зам тээврийн хөдөлгөөнд харгалзах хөнгөөр оролцуулахгүй байхыг уриалж байна. Ингээд та бүхэн нэвтрүүлэгт хамт байгаарай.